Алтай хязгаарын их гүзэт ширэндв. Хөгс эрхийн нурууны нэгэн салбар уулсын эгц цавчим хадан хясаан донд бүрмөсөн төгжигдэж хаагдсан нэгэн агуй байдаг тухай 50-60-аад оны Алтай нутгийн хөгшчүүд ярьдаг байлаа. Энэхүү агуй бол их сонин түүхтэй бөгөөд эрт цагт саж бандад намхай жамцын шав гунгаа балсан жамц хэмээх өвгөн даяанч лам сууж байсан. Хожим харин Алтай нутгийн их гүзэт ширэндв ноцдог дэгэ тайшир тарлан бух нарын шилийн ирчүүд үе дамжин оргонж байсан гэдэг. Тунгалаг тамир кинон дээр ихтгэлт баян засагт хааны хөх арчууд хэцүү ноцдог дэгэ тайшир тарлан бух нарын айхтар ирчүүд байдаг юм гэж өгүүлдэг шүү дээ. Кинонд нэрэн дурддагддаг энэ хоёр сайн эр 20-од оны үед Алтай нутагт нэг хэсэг нэрд гарсан юм санаж. Харин их гүзэт ширэндв нь 40-од оны үед дээрх агууд толгой хоргодож байгаад тэндээ нас барсан байдаг. Одоогоос 60-аад жилийн тэртээ нэрд зохиолч Лододан багсан Алтай драмана бичиж байхдаа энэхүү агуйн тухай нутгийн хөгштөөс сонсоод алдарт шилийн сайн эр ганган төгсийн нуугдан бөгж байсан хадан гэрүүдийн нэг биш вэз хэмээн очиж үзэхээр тоглож байсан ч амжаагүй юм гэдэг. Хэрвээ бичгийн их хүмүүн Лододан домог болсон тэрхүү агуйд амжиж очиод үзчихсэн бол эртний гэгээн хутагт лам нар байгалийн донжийг олж нээсэн ариун дагшин нэгэн газрын талаар яруухан хуудас Монголын утга зохиолын түүхэнд шаширлан үлдэх байсан бизээ. Тэрхүү агуйг 1950-аад оны үед Алтайн ууланд геологи экспедицийн ажлаар явж байсан Оросын мэргэжилтнүүд анх нээн олж удалгүй говь Алтай аймгийн дотоод яамны үзэл суртал хариуцсан төлөөлөгчд хэд хэдэн удаа шалгаж үзээд сүүлдээ хүн ардын сэтгэл санаанд буруу бусармаг үзэл суулгаж мэдэх муу нөлөөтэй газар байна гэд уурхайн тэслэгчээр дэлбэлэн хэдэн 10 тонн жинтэй том бул чулуугаар дарж үүдийг нэг мөсөн төгжсөн байдаг. Буруу бусармаг үзэл гэдгийн учир нь эрт цагт даяанч лам нар сууж байсан. Мөн уг агуйд Алтай нутагт нэг үе мандан бадарч явсан шилийн эр их гүзэт ширэндвийн арга яс үлдэж хоцорсон зэрэг үг яриа их байсантай холбоотой бизээ. Энэхүү их гүзэт гэгч нь бас хөөхөн домог түүхтэй ир явсанж. Тэрээр 1910-аад оны үед Монголын баруун хязгаарт амьдарч байхдаа бүтэн хоньны махыг нэг суурин дээр идчихгдгээрээ нутаг орондоо алдаршиж их гүзэт гэдэг хочтой болжээ. Тэгтэл нэг өдөр улаастаа дах даашин хүүгийн салбар бүсийн нэг зайлтай луухан их гүзэтийг дуудаж уулзаад "За чи хөө бүтэн хоньны махыг нэг суурин дээр идчихдэг юм биз дээ. Хоёулаа мөрий тавина. Сарын дараа чи ходоод гидсээ сайн сойж байгаад манай гэрт хүрээд ир. Би чамд мундаг том ир хонь гаргаж өгье. Хэрвээ тэр хоньны махыг идчихвэл би чамд бүх хөрөнгөө өгнө. Яагаад гэвэл надад хөрөнгөө өвлөвлөх үр хүүхэд гэж алга. Чиний л гүзээний чадал мэдэх хэрэг дээ. Харин чи бүтэн хоньны мах идэж чадахгүй бол бүх хөрөнгөө надад өгөөрэй. Тохиролцох уу хэмээжээ. Их гүзэт түүний саналыг уухантаас зөвшөөрөөд "Луухан чи мундаг том ир хонь гэвүү. Надад бол хонь л бол хонь. Том жижиг нь хамаа байхгүй. Бяруу шиг том хонь байсан ч би идэж орхино. Сарын дараа би танад өөрийнхөө 20 адуу 2 дугуйлтай үнэ 30-аад хоньоо туугаад ирье. Аз чин таарвал луухан чи эднийг аваад үлдэнэ биз. Харин миний аз таарвал би танад малтай юутай хээтэйгээ эзэн суух болно. Тэгээд ихнэр аавна. Сарын дараа ерөөсөө би хамаг мал хуугаад туугаад гэрээ нүлгээд ирье дээ" гэсэн байна. Тэр үед их гүзэт 20 гаруйхан настай ихнэр аваагүй эцгийнхээ үлдээсэн хэдэн малыг адуулж амьдардаг байж л дээ. Нэрэж сарын дараа их гүзэт хамаг мал хуугаад туугаад гэрээ ачаалаад ирсэн шүү. Хажуудаа бас гэрч болох хүмүүсээ аж дагуулж луухаанч мөн гэрч болох хэдэн хятадыг гэртээ цуглуулсан байлаа. Лууханы хамаг хөрөнгөнд эзэн суухын тулд 3 хоногийн турш хилэн дээрээ юу ч тавиагүй их гүзэт дөнгөж ирүүтэл "За алив хурдал. Тэр хонио бушуухан төхөөрөдөх өлсөж үхлээ" гэдэл шавдуулж гарсан байна. Лууханч дүүний нүдэн дээр мундаг том ир хонь төхөөрөвлээд чанж өглөө. Төдөлгүй их гүзэт модон дэвшин дээр битүү өрсөн хоньны махнаас гүзээлж гарчээ. Гэвч тэр ердөө хоньны нэг гуй, нэг хааг богтос ч мөхтөө нэдээд л нам зогсчгож. Идэх гэж хичнээн амруугаан жигсэн ч хоолойроо норж өгсөнгүй. Өмнө нь нас бий гүйцсэн эр хоньны махыг осолтгүй л ясыг нь үлдээгээ цөлмөж орхидог байсан их гүзэт энэ удаад ёстой шалдаа буухан тэрэ. Түүнийг дагалдаж ирсэн хүмүүс "Алив хөөе чи чинь бүтэн хоньны махыг тоорлогоо залгиж орхидог үсттэй. Одоо тэгээд идэхгүй юугаа хүлээж байна" гэж шавдуулаад ч нэмэр болсонгүй. Ингээд тэр тууж ирсэн хамаг малаа мөрий тавьсан мөнөөх лууханд үлдээгээд
Би өөрийгөө бүтэн хоньны мах иддэг сайн эр гэж боддог байлаа. Гэвч би жинхэнэ сайн эр биш байж шүү. Энэ цагаас хойш би энгийн хүний амьдралаар явхаа боллоо. Шилийн эр болж хадан агууд амьдрнаа гэдэл мориндоо ташуур өгөөд алга болсон гэдэг. Ингэж тэр шилийн эрийн замд шударсан бөгөөд чухам энэ үедээ л ноцдог дэгэ. Таашир тарлан буух нарын ахмад шилийн эрчүүдтэй дөрөө нийлсэн бололтой юм. Түүнийг яагаад чухам бүтэн хоньны мах идэж чадаагүй талаар хамт явсан хүмүүс нь олон хоног толгоо гашлахсан гэдэг. Эхэндээ тэд мөнөөх лууханыг хараалж атга хийсэн болов уу гэж харддаг байж. Гэвч сүүлдээ бүх юмны учир тайлагджээ. Луухан их гүзээтэд идүүлэхээр бэлтгэсэн хониндоо бүтэн сарын турш элсэн чихэртэй ус уулгасан байгаа юм. Нэг ясандаа элсэн чихрийн найрлага хоньны маханд шингэчихжээ. Гэхдээ амт нь чихэрлэг биш. Тийм болохоор их гүзээт үүнийг нь мэдсэнгүй. Хэрвээ хоньны махнаас чихэр амтагдж байсан бол их гүзээт уурлан босч ирээд Луухан чи намайг зайлтахын тулд булхаа хэрэгэлсэн байна. Эн чин хаашаа янзын хонь вэ гэдэл өөрийнхөө тууж ирсэн хоньноос нэгийг хагалж идэх байсан биз. Бүтэн сарын турш сахартай ус уусан хоньны махыг хүн идэж чаддаггүй гэдгийг залт Луухан эртнээс мэддэг байснаар Алтай нутгийн нэгэн сайн эрийн хамаг мал хувийг өөрийн болгосон түүхтэй аж. Харин хамаг малаа алдсан их гүзээд Ширндэвт шилийн эрийн замаар явхаас өөр арга байсангүй. Тэрбээр 1940 он хүртэл гол ойроос адуу хөөх маягаар хөхсөрхийн нууцлаг агууд бөгөж байгаад тэндээ нас барсан гэдэг. Түүхэн сурвалжаас авч үзвэл хөхсөрхийн нуруунд дах тэрхүү булагдж дарагдсан агуйн цорсын баатар хунтайж буюу галдан бошготын эцэг 4 ойрдог захиран халахтай 44 төмний эвийн цааз бичиг хэмээх эвлэрэлийн гэрээ байгуулж байх үед баруун Монголд амьдарч байсан Гунгаа балсан жамц хэмээх өвгөн даяанч ламын гэгээрэлд хүрсэн агуйнуудын нэг байж болох магадлалтай. Окторгуйн далай хэмээн төвд хөхнөр халах ойрдод алдаршсан саж бандад намхаа жамцын шав хэмээн яригддаг Гунгаа ламын тухай олон янзын домог яриа байдаг юм. Тэрбээр халахад өндөр гэгэнийг тодорхоос өмнө төвдөд 5 номын эрдэм дүүргэн гавж хэмээх эрхэм цолыг хүртсэн ч амдоо дацанд шавлан суухаас татгалзаж Алтай улсын өвөр дэх өөрийн төрсөн нутгийг зорин зүдгсэн байдаг. Гунгаа ламтан Монголын баруун хязгаарт ирэх үед халах ойрдын хооронд 100-аад жил үргэлжилж ахан дүүс нэгнийхээ яс цусыг урсгаж химлэлтсэн өс хонзон авах дайн арайхийн завсарлаж цорсын баатар хунтайж халахын хаад ноёдтой хилэлцэн эвлэрэл үсгэж инх амгалан цагийг тогтоогоод байсан гэжээ. Тиймээс Гунгаа ламтан эхлээд саж бандда багшийнхаа зохиосон тод үсгээр бурхны сургаалын мөн чанарыг яруудад өгүүлсэн ном судар зохиохоор сэтгэл жуулуудахын сацуу Алтай өөрт одоогоор Говьалтай аймгийн Дарив сумын нутагт их 100 хэмээх номын яруу дагшин өргөө босгохоор хичээж байсан гэдэг. Гэвч тухайн цаг үед буддын шашин төдийл хүчтэй дэлгэрээгүй мөн хаад ноёдын зүгээс олигтой дэмжлэг авч чадаагүй байсан учраас бурхны номын эрдмийг биеэр үлгэрлэн үзүүлж олонний санаа сэтгэлийг эрвэхээс орох зулын гэрэл мэд татахаар шийджээ. Алтай ууланд Даяаны 5 агуй бүтээж 108 нас хүртлээр бясалгал зангидаад эцэст нь Бодисаттвагийн занданд хүрч ертөнцийг огоорон орхисон гэх домог байдаг.